За та бүхэнд эрэгтэй хурлын системийг танилцуулъя. За энд бол яг удирдлагын хэсэг байж байгаа. За админы буюу эрэгтэй хурлын даргын хэсэг байж байгаа. За би утсан дээр болохоор төлөөлөгч ирэхээр за ингээд нэвтрээд орсон байж байгаа. За энэ бол ингээд төлөөлөгч ирэхээр нэвтэрсэн байгаа хэсэг гэсэн үг. За эндээс эхлээд хурлын тов оруулах хэсэг байж байгаа. За хурлын тов оруулахдаа болохоор хурал нэмэх гэдэг дээр дараад за ингээ хурлын нэр, эхлэх огноо, эхлэх цаг, дуусах цаг, за тэгээ байршил, за мөн хуралдааны ажлын хэсгүүдийн ингээд гишүүдийн мэдээллүүдийг оруулж өгнө. За мөн хурлын дотоод журмыг оруулж өгнө. За энэ дээр PDF-ээр оруулж өгөх байгаа. За тэгээд ингээд товч тайлбар байвал ингээд тайлбар өгчээд за хуралдааны товыг ингээ оруулчихна. За хуралдааны тов орсны дараа хилцэх асуудал дээр дараад за одоо энд 5 хилцэх асуудал байлаа гэхэд за ингээ PDF материалаар нь за дугаарыг за тэгээд альтгэгчийн за тогтоолын төслийн за тэгээ ингээ оруулнаа. За үүний дараа мэдээлэл хэлгэх хэсэг байж байгаа. За мэдээлэл хэлгэх хэсэг дээр болохоор юм notification буюу мэдээлэл хэлгээдэг болгосон байж байгаа. За тэгээд нийт 19 төлөөлөгчөөс за push notification-ыг идэвхжүүлсэн за 4 хэрэглэгч байж байна. За бүртгэлтэй 5 төхөөрөмж байж байна. За тэгээд систем маань ерөнхийдөө application хэлбэрээр ингээд таблет болон компьютер дээр суудаг байж байгаа. За тэгээд эндээс ингээд мэдээллийг илгээчих болно. За энд илгээсэн мэдээллийн ингээд логод харагдаж байна. За тэгээд ард талд нь хэдэн төлөөлөгч уншсан уншаагүй ингээд харагдана. За одоо энд ингээд бүх төлөөлөгчдийн нэр харагдаж байна. За энэчнээс одоо чи наранхуу төлөөлөгч рүү илгээгдсэн. За эдгээр төлөөлөгч рүү илгээгдсэн. За тэгэхээр эдгээр нь болохоор идэхгүй бүшээ одоо идэвхжүүлээгүй notification идэвхжүүлээгүй гэсэн үг байна. За үүний дараа хурал удирдах хэсэг рүү орно. За хурал удирдах хэсэг рүү эхлээд хамгийн эхлээд ингээд за 5 асуудал болон за ингээд дарааллууд энд ингээд харагдаж байна. За мэдээж хамгийн эхлээд хуралдааны эрсийг танилцуулах байж байгаа. За тэгэхээр хурал эхлэхдээ ямар ч байсан их нээлжин дараад ингээ хурлыг эхлүүлсэн байж байгаа. За үүний дараа мэдээлэлээр ирсэн төлөөлөгч за хуралд оролцох дээр дарангууд за энд шинэ хурлын ингээ мэдээлэл ороод ирсэн байж байгаа. За харсан дээр дараад за хуралд оролцох дээр дарна гэсэн үг. За ингэнгუთ эрс бүртгүүлэх гэж тавьж байж байгаа. За эндээс одоогоор бол 19 төлөөлөгч бүртгүүлсэн эрс байхгүй байна. За эрс бүртгүүлэх дээр дарангууд за нэг төлөөлөгч буюу ингээд энэ төлөөлөгч маань хэдэн цаг хэдэн минут ингээд бүртгэгдсэн нь ороод ирж байгаа. За энэний дараа за эрсийг бүртгүүлээд дууссаны дараа дараагийн алхам руу шилжинэ. За дараагийн алхам нь болохоор за төрийн дуул гişүүлэх хэсэг гэж байгаа. За эндээс шууд төрийн дуулыг тавиад за ингээд төрийн дуулаа гიშгэлүүлээд дуусна гэсэн үг. За тэгээд үүний дараагийн алхам нь болохоор хуралдааны ажлын хэсгийг танилцуулгууд за энд ажлын хэсгээр ямар хүмүүс байгаа гэдгийг энд ингээд танилцуулна. За түүний дараагийн алхам нь болохоор дотоод журам батлах гэсэн хэсэг байж байгаа. За энд ингээд ер нь бол дотоод журмыг PDF-ээр оруулаад ирэнгууд за энд ингээд дотоод журам шууд ингэж харагдана гэсэн үг. За дотоод журмыг батлах дээр за санал хураалт эхлүүлэх дээр дарангууд за төлөөлөгчийн таблетан дээр шууд ингээ автоматар нэгдээд дотоод журмын чинь ингээ харагдана гэсэн үг. За эндээс төлөөлөгч болохоор за батлах уу, татгалцах уу гэдгийг сонгоно гэсэн үг. За би батлах дээр дарлаа гэхэд за энэчнээс нэг төлөөлөгч дэмжсэн гэж орж ирж байгаа. За тэгээд бүх төлөөлөгч нар за дотоод журмыг баталсны дараа санал хураалтыг дуусгасны дараа дараагийн алхам руугаа шилжинэ гэсэн үг. За дараагийн алхам нь болохоор хилцэх асуудлаа батлах гэж байгаа. За нийтдээ 5 хилцэх асуудал гарч ирсэн байна. За тэгээд энэ хилцэх асуудлуудыг батлах юм бол мэдээж санал хураалтыг эхлүүлнэ. За тэгэнгუთ ингээ хилцэх асуудлууд ийм 5 хилцэх асуудал байна. За энийг батлах уу, дэмжих уу, татгалзах уу гэдгийг за төлөөлөгчийн таблетан дээр шууд ингээд гараад ирнэ гэсэн үг. За ингээд дэмжихтэр дарангууд ерөнхийдөө дэмжигдснээр ингээд бүртгэгднэ гэсэн үг. За энэний дараагийн алхам нь болохоор санал хураалтыг дуусгаад за дараагийн алхам руу шилжингууд за энд нарийн бичгийн дарга болгон бичиг баримт ажлын хэсэг одоо боловсруулах ингээ ажлын хэсгийг байгуулах байж байгаа. За эндээс ер нь бол нарийн бичгийн дарга
болон за баримт бичиг боловсруулах ингээ багийг сонгох хэрэгтэй гэж байгаа. За нарийн бичгийн дараагаар эндээс төлөөлөгч нараас харж байгаа. За би хэн дээр нарийн бичгийн дараагийг сонгох вэ гэдэг саналыг одоо ингээ өгнө гэсэн. За би туяа гэдэг төлөөлөгчийг сонгоод за эндээс би баяр цог. За магадгүй ингээ энэ гурван төлөөлөгчийг сонгоод сонголтыг ингээ хадгалчихж байгаа. За тэгэнгუთ энэ ч туяа гэдэг хүн дээр 100% эрсдэлтэй байна. За энэ үндэс дээр ингээ 100% эрсдэлтэй байна. Гэх мэтчлэн ингээд нийт одоо жишээ нь ингээд санал өгсөн хүмүүсийн одоо ингээд сонголтууд саналууд харагдана гэсэн үг. За тэгээд мэдээж хамгийн өндөр санал өгсөн хүмүүний нэр нь эндээ харагдана гэсэн үг. За дараагийн алхам болохоор за энэ батлагдсан энэ хүмүүсээ сонгогдсон бүрэлдэхүүнээ батлах уу батлахгүй юу гэдгээ энэ чинээс за санал хураалтаараа явуулаа шийдчихнэ гэсэн. За сонгогдсон ингээд одоо бүрэлдэхүүнд нарийн бичгийн дараагаар туяа. За ингээд бичиг баримт боловсруулах ажлын хэсгээр ингээд за ингээд байна. За тэгэнгუთ энийг за баталчээ. За батлангууд ингээд тэмцсэн хэдэн хувьтай гэдэг нь ингээд энэ ч ороод ирнэ гэсэн. За үүний дараа санал хураалтыг дуусгачих чаа. За тэгээд дараагийн алхам руу шилжинэ. За тэгэнгუთ одоо ингээд хэлцэх асуудлын танилцуулга мэдээлэл хийх гэж байна. За ингээд танилцуулгыг эхлүүлнэ гэсэн үг. За тэгэнгუთ энд хэн танилцуулж байгаа. За ингээд энэ PDF материалыг ингээд харах боломжтой байж байгаа. За энд ингээд материалтай танилцснаа гэсэн. За тэгээд түүний дараа танилцуулгыг дуусгаад за тэгээд дараагийн алхам руу шилжинэ. За дараагийн алхам болохоор асуулт санал. За энэ хэлцэж байгаа асуудал дээр та гар өргөөд асуултын дараалт орж болно гэсэн үг. За нэгсэндээ асуулт асуухаар бол энэ дээр дараад за ингээд гал эрдэнэ хамгийн дөрөнд хүлээлтийн жагсаалтныг орчлоо гэсэн үг. За тэгээд үүний дараа за гал эрдэнэ ингээд яриад эхлэнгуут одоо энд ингээд дарааллууд ороод ирнэ гэсэн үг. Тэгээд ингээд дараагийнхыг нь эхлүүлэхийн тулд ингээд гал эрдэнэ эхлээд ингээд яриаг ингээд эхлүүлчихэж байгаа. За одоо энэ доор ингээд хүлээлтэнд байгаа жагсаалтууд харагдана гэсэн үг. За одоо бол гал эрдэнэ ярьж байна. За гал эрдэнэ яриаг дуусгангууд за дараагийн хүн ингээд явна гэсэн үг. За тэгээд ингээд энд санал өгсөн хүмүүсийн ерөнхийдөө нэрс харагдана гэсэн үг. За хамгийн сүүлд нь ингээд асуулт авах хэсгээ ингээд дуусгахыг хүсвэл за ингээд дуусгах чинь. За тэгээд дараагийн алхам руу шилжинэ. Дараагийн алхам болохоор саналын дараалал байж байгаа. За энэ хэлцэх асуудал дээр санал хэлэх хүн байх юм бол мөн ялгаагүй ингээд гараа өргөөд хэлж болно гэсэн. За тэгээд мөн саналын эхлүүлэхдээ энэ дээр дараад за ингээд саналаа эхлүүлчихэж байгаа. За тэгээд санал хэрвээ хэлээд дууссан бол дуусгах дээр дараад за тэгээд саналыг дуусгачихж байгаа. За ингээд асуулт санал яваад дууссан бол за дараагийн алхам тогтоолын төслийг дэмжих үү дэмжихгүй юу гэдгийг санал хураалтаар шийднэ гэсэн. За санал хураалтыг эхлүүлэнгууд тухайн хэлцэж байгаа асуудлын тогтоолын төслийг дэмжих үү татгалзах уу гэдэг одоо сонголтууд гарч ирнэ. За тэгээд энэ дээрээс төлөөлөгч бол дэмжих гэдэг дээр одоо жишээ дарах юм уу татгалзах дээр дарах юм бол за энд ингээ бүртгэгдээд явна гэсэн. За тэгээд санал хураалтыг дуусгасан бол санал хураалтыг дуусгаад дараагийн алхам руу шилжээд за тэгэнгუутаа энэ дараагийн асуудлын танилцуулга хэсэг рүү ингээ ороо явчих. За гэх мэтчлэн ингээд 5 хэлцэх асуудал байсан. За 5 хэлцэх асуудлыг бүгдийг ингээд яг энэ шатараалаар яваад за тэгээ хамгийн сүүлд нь хурал өндөрлөхөөр за би энэ дээр ингээд шууд дуусгаад явчих. Хамгийн дөрөнд хурал өндөрлөнгууд нийт яг тухайн хуралдааны явцад болсон процесс тэр чигээрээ ер нь бол харагдана гэсэн. За би эндээс бүх шатнуудыг алгасаад хамгийн сүүлд нь хурал ингээ өндөрлөгөнгүүд нийт хурал өндөрсний дараа нийт дашбордон дээр за нийт санал нь хэд байсан, нийт эрсцэн хэд байсан, асуулт санал хэдэн хүн асуусан. За ингээд дэмжих хэлцэх асуудал дээр хэдэн ширхэг байсан. За дэмжих саналтай, татгалзах саналтай ч юм уу ингээд энд бол нарийн мэдээллүүдийг ингээ бүгдийг нэрхээвлээд хадгалагдаж байгаа. За тэгээд мэдээж ледэн дээр бол энэ эдгээр бүхтэн ледэн дээр бол ингээ харагдаж байгаа. За энд бол лед бол ингээ тусдаа дэлгэцэн дээр ингээ харагдана гэсэн үг. За ингээд ерөнхийдөө иргэдийн хурлын систем маань ингээд бэлэн болсон байж байгаа. За notification-тэй гар утас болон таблет сөрөнгө компьютер дээр суух боломжтой болж байгаа.